Багш яг 32 настай Японд очив. 4 охиноо дагуулад очив. Тэг очив өнөө бол багш зовсон. Тэг нэг их гоё үг гэдэг. Вакайтоки катте демо курошинасай. Залуу байхдаа худалдаж аваад зовсон ч болно гэж. Залуу байхдаа жоохон зовмоор байна. Миний нэг өдөр ийм байсан юм шүү дээ. Өглөө 5-аас 7 цагийн хооронд сонин тараа. 7-оос 9 цаг хүүхдүүдэд явах хүртэл нь октодтой хичээлтэнд тослно. Тэгээ магистрийн хичээл зөөн оройн 5-аас 8 цагийн хооронд ачаа зөөн 8-аас 24 цагийн хооронд бааранд зөөгч чинь. Тэгээд 1 цагийн үед ирээд тэгээ 5 хүртэл 4-5 цаг унтаал яваад байдаг гэсэн. Миний мөрөөдөл сургууль байгаа. Тэгээд би тэр мөрөөдлийнхаа төлөө унтсан ч би сургууль зүүдэлсэн. Босоо явсан сургууль бодсон. Тэгээд сургууль маань байгуулагдсан. Энэ багш нь 37 настай. Сургуулаа нэгэ зогсож байна. Яах гэж би оюутан болсон юм бэ гэвэл би сэдийн хардаа Монголын төрийн эмчийн ингийн боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах. Японы академик ахлах сургуулийг 97-оос 2000 онд судалж яваад шинэ Монгол ахлах сургуулийг байгуулсан юм шин. Тэгээ би дунд сургууль байгуулсан 4 жилийн дараа. Ахаад 4 жилийн дараа баг сургууль байгуулсан. Бүрэн дөнд болсон. Тэгээ ахаад 6 жилийн дараа технологийн коллеж, технологийн дээд сургууль КОС-ыг байгуулсан байна. Тэгээ би дахиад хувийн сургууль байгуулъя гэвэл надад зөндөө газар гуйж ирсэн. Үгүй ээ. Би одоо төрийн сургууль руу нийтийн боловсрол руу орох хэрэгтэй. Тэгээ би дэтгэврт 60 наснда гарсан багш. Тэр үедээ би хэлсэн. Би 60 сургуулийг өөрчлөе. Улсын сургуулиуд шинэ Монгол шиг боловсрол гэдэг би тийм мөрөөдөлтэй болсон байхгүй одоо. Тэгээ тэрнийхээ эхлэлийг тавих гэж 60 наснда 60 сургууль өөрчлөе гэд ийм 60 сургуулийг хийсэн. Тэр хамгийн цаана Баян үлгийн ногоо нуур, ийшээ явахаар Дорнотын таш балбар, урагшаа явахаар Өмнө говийн 3-ын хойшоо явахаар Хөвсгөлийн Эренчин төмп. Хэдэн мянган километр ингэж цас таамаастай шаврахтаа тойрч явсан. Сургууль болгон дээр очиж ажилласан. Энэс 45 настай гарцаа авах. Би тэр 45 сургуулийг та нар шинэ Монгол сургуулийн ментор сургууль гэд нэрлэж чадж байгаа. Юу мөрөдөл явж байгаа. Одоо би 70 насны мөрөдөл гэж байна. Би 60 наснаас 70 насны хооронд Монголд байгаа 700 сургууль төрнө гэж бодож байгаа шүү дээ. Энэ жил би 120 сургууль төр хийж байгаа. Гэхдээ ажирхалтаа та нар яг одоо намайг фэйсбүүкээр уншаал шоолоо сууж байгаа хдаг шоолох гэж өрөвдөөд юм уу? Халаагч 120 сургууль дээр нэг сургууль дээр 10 сая төгрөгийн ийм менежментийн төслийг ингэ тойрч явж хийгээд тэрнээс мөнгө зохиод өөр дээрээ аваад байна л гэж. Наранбаяр сайттайгаа нийлцсэн байна л гэж. Тэгээд ядардаг энэ чинь бүрийн сонир болгоо хийжтэй бас үнийг. Би нэг улс төрч биш болохоор хүн юм хэлэхээр ингээд ямар ч юм байхгүй мөрөөдлөөр бүр өөрийгөө дайчилж ингээ явж байгаа түн тэгээ бичгээр бүр ингээ сэтгэлээр хапга унж байгаа байхгүй. Монголын бүх 704 төрийн сургуулийг бүгдийг шинэ Монгол шиг болгоно. Тэг барилга яриаггүй шүү. Спорт зал яриаггүй шүү. Багш нь хүүхдээ гэж боддог, хүүхд нь суралцахыг эрхэм болгоод сурч чаддаг. Тийм сургуулийг хийхийг хүсэж байгаа. Бас ганцхан юм байгаа. Энийг та нар ч ойлгох. Боловсрол нь сайжирч ижил энэ улс гэж.